del San 예전에 엎드린 맨후르기 단나라 우르겔치 orhangni ivel hayrara turung emde çıkaçbayno bitnar porhangni iveler turung emdrakin tol yak yosyombe ötürvur porhangda orto kuyaste tekbel yaç porhangda orto kuy porhangbol 순스 오치라스 누든데 하락특구이 비엘의 바리치 미트릭 볼룸치구이 하링 porhang bitnart ötürvur porhangte ortoton 하릴짝 가이함식 아락자믹 욱슴바가 테러블 유에 porhangni ukba 잘비랄 발 팀에 porhangni ukba 잘비랄 볼 어뜨르부 porhangte toton 하릴치치 porhangda 오일톡 마시 초활 운첸 바가 할때오무세 어뜨르부 porhangni ukba 잘비랄라라 porhangda 오일토치 porhangda 오일톡토삼 투니 이벨 니굴슬 오람조릭 이틀 나이트발 아마르타이방 바이르허를 두릉 백발너 저링간지 에미트 볼항 부티그치 아브라그치 볼항 바 비트니 아브라그치 에젠 예수 스플릿 이트기치 아리온 선셀의 오트르도올랑 엠더뜩 빛날 어뜨르부르 볼항니 욱바 잘비랄라 볼항다 오르톡 요세바가 아멘. 다봉사르트 얼롱올생 게르울린 사르 털헐도올랑 빛날 게르울린 토하이 볼항유빅 암트 손수치바이가 어느들 넥두게레 사무엘 홀토르 플렉트 비칙드성 엘리긴 게르울릭 암트 소들락 벌너 넥두게레 사무엘 홀토르 플렉트 타힐치 엘리긴 게르울린 토하이 비슨베가 엘리긴 게르불 야무르 게르불 바이슨베 유럴룰 이힐치 하랄라 도성 웅킬 하람살테 게르불 베사 야치 이힐승게네 유럴룰 이힐승베가 하린 야치 도슨베 하랄라라 도승 게르불 베가 웅킬 얼항나스 유룩 드성 게르불 베성 하린 벌항나스 합성 유를릭 이트길릭 하트갈랑 함갓 차다que 하랄라라 도승 게르불 바이가
Өнөөдөр бид нар Эллигийн гэр бүлээр дамжуулж бид нар яаж өрөвдөсөн гэр бүлээр үргэлж амьдрах тухай Бурханы үгийг хамт сонсох болно. 1-р Самуэль 2-ын 27-оос 33 хүртэл хамт уншина. Тэгтэл Бурханы хүн Эллид ирж эжен аялдахдаа чиний эцгийн гэр Египтэд фараоны гэрд байхад би өөрийгөө тэдэнд илэрхийлсэн босоо миний тахилчид байж миний тахилын ширээн дээр тахиж утлаг оогёрч миний өмнө эпот чүүгэлэх тулд би Израилийн хамааг овоос тэднийг сонгосон босоо Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг би чиний эцгийн гэрд өгсөн босоо миний орших газарт миний тушаас надад өргөсөн өргөл тахиллууд дээр та нар яагаад дэвсэлж бас миний ард түмэн Израилийн тахил бүрийг дээжээр нь өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдж байна вэ гэлээ. Тиймээс Израилийн Бурхан эзэн энэхүү тунгаглаж байна. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнгө авна хэмээн би айлтсан билээ. Харин одоо эзэн тунгаглан тэгэх нь надаас хол бай. Намайг хүндэтгэгч би хүндэтгэнэ. Харин намайг үл томсолдыг би үл хайлна. Харагтун би чиний танхиг чиний эцгийн гэрийн тамирыг тасалж гэрд чинь өвгөн настан үгүй болох өдөр айсоy. Израильд сайнаараа сорходог бүхий донд миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрд надтай хүн үрд үгүй болно. Гэсэн ч нүдийг чинь нулимсаар сохолж сэтгэлийг чинь гансруулахын тулд би таны бүх хүнийг өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин эд залуугаар үхнэ. Эллид тахилч бол шүүгчдийн үеийн хамгийн сүүлчийн үе байсан. хамгийн сүүлийн шүүгч байсан Самуэль төрөх цагт Элли тахилчаар үйлчилж байсан. Өнөөдөр хамт уншсан 1-р Самуэль 2-р бүлэг 27-оос 33-т агуу гайхамшиг ерөөлөөр эхэлсэн Эллид
takilçin kirib, yaç harallara doğsun tuğay. Maş tatroy bilsin be. Borhan bol itkimçit borhan. Borhan songoç a버지 doğsun 우리 hiçiç haykuy be. Harin borhannas son곡dıç doğdıksın bit나. Бурханаас агуу гайхамшиг юурлыг авсан биднэ автоматаараа Бурханаар юурагддаг биш. Бурханы ивэл нэгүүлслэр үнгүй аврагдаж. Бурханаасаа юурлыг авсан итгэлээр Бурханыг тагж Бурханы өмнө үнэн шударга итгэмжит байх ёстой байв. Мэдээж Бурханыг төгс тагдаг. Бурханд чон хов таалагдах боломжтой хүн нэгч байхгүй. Харин үнгээр бид нар Бурханы ивэл юурлыг авсан бол Бурханы ивэл юурлийн дотор амьдрах ёстой байгаа. Мэдээж бүрэн төгс юурлийн амьдрал амьдрах байдаггүй. Харин бид нар бодит амьдралд тодорхой юурлууд амьдрах ёстой байгаа. Тэгвэл тахилч Эллигийн гэр бүл хэрхэн Бурханаар юурагдсан бэ? 27 28 дугаар ишлэлд Эллигийн гэр бүл ямар агуу юурагдсан тухай бичсэн байгаа. Элли ба Эллигийн хөвгүүд Бурханаас онцгүй юурагдсан боловч Бурханаас улам холдож Бурхандаа үйлчлэх тусгай үүргийг хүлээж авсан боловч тэд нар Бурханаас авсан үүрийг хариуцлаа. Эсрүүцж амьдарч байсан. Тийм учраас Бурхан Эллид сануулсан байгаа. 27 үгээр тэгтэл Бурханы хүн Эллид ирж эзэн айлдахдаа чиний эцгийн гэр Египтэд фараоны гэрд байхад би өөрийгөө тэдэнд илгээсэн босоо. Миний тахилчид байж миний тахилын ширээн дээр тахиж удлаг ууг ёрж миний өмнө эпот шүүлгэхийн тулд би Израилийн хамааг овоогоос тэднийг сонгосон босоо гэсэн. Эллигийн гэр бүл Бурханаас онцгүй сонгогдсон дуутагдж Бурхандаа үйлчилж Бурханы ард түмний төлөө тахилыг хариуцах онцгүй дуудлагыг авсан байна. 28-д миний тахилчид байж миний тахилын ширээн дээр тахиж удлаг ууг юуж байсан. Гэтэл номос үчбэл Бурханы ард түмнийг Египт аварж Бурханы ард түмэнд өдөр бүр Бурхантай харилцан уулзч Бурхандаа хандах замыг өгсөн байна. Бурханы ард түмэн
Өдөр бүр Бурханы ариун асарт очиж Бурханы өмнө шалтат тахил эдийн өргөл эвийн төлөв тахил нүглийн төлөв тахил гэмийн төлөв тахилыг өргөх юурлыг өгсөн байна. Хуучин гэрний үед Мошегийн хуулийн дагуу Бурханы ард түмэн өдөр бүр Бурханы ариун асарт шаталт тахил өргөж Бурханыг хүндэтгэн алдар шууд Бурханы ивэлийг авдаг байсан. Бурхан ба босодтой эвтэй найрсаг сайхан амьдрах тулд эвийн тахил өргөж Бурханы ард түмэн өдөр бүр хоол хүнсээр хангааж өгсөн Бурхандаа талархаж эдийн өргөл өргөж гэм нүгэлд унасан үед гэмийн төлөх тахил нүглийн төлөх тахил өргөж гэмээ цагаатгаж уучлагдаж байсан. Бурхан ба Бурханы ард түмний хуур холбооч хоёр талыг жуучлах үрийг Бурхан тахилж өгсөн байна. Гэтэл 28 дугаар бүлэг Бурхан Синай уулаас Мошегээр дамжуулж өгсөн хуульд тахилчин тухай тодорхой тушаасан байна. Хэн тахилчаар үйлчлэх вэ? Тахилчаар үйлчилж байх хүмүүс ямар хувцас өмсөх вэ? Үүнийг тодорхой сургасан байгаа. Гэтэл 28-ын 1-ээс надад Израилийн хөвгүүдийн тундаас Аарон ахига мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Элиазер, Итмар нарыг тахилчин албанд өөрөөтөө авагдун. Ах Аароныхаа альдар сүр чапаланд зориулж ариун хувцас хий. Надад тахилын албанд үйлчлүүлэхийн тулд Аароны ариусгахаар түнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсийг миний дүүргэсэн ор авяас хүн бүхэнд хэлэгдэн. Тэдний хийх хувцас нь чийж бич эпот нөмрөг нэхмэл дотор дээр толгойн уруулд бүс болно гэсэн. Бурхандаа үйлчлэх онцгой тусгай үүргийн төлөө Бурхан Мошегийн ах байсан Аарон ба түүний хөвгүүд, түүний үр хүүхдийг сонгосон байна. Элли бол Аароны үр удам, түүний үр хүүхэд байсан. Хуучин гэрэнд тахилж хаан иш үжүүлэгч Бурхандаа онцгой тусгай үйлчлэхийн тулд дуудагдсан хүмүүс байгаа. Хаан тахилж иш үжүүлэгч Бурхан ба Бурханы ард түмнийг жуучж холбооч өгдөг хүмүүс байсан. Энэ гурван хүмүүсийг ариун сүнсээр толгой дээр тосолдог байсан. Бидний аврагч ээж нь Есүс Христ
toslukdasın negen hiç Christ Yesus Christ 호칭계리니 takilç iş uçuluk hani toskay onçkoy 우리 불응 특스 비일룰승 내근 배나 기특 길칠지 배 웅길 엘리벌 벌학님은 다길치하라 오특투지 두니 수르차 박나 알따르 내르훈디 일일힐 아리용 홉차스 에포트 음스지 벌항대 누르누레 돌지 옳지지 벌항님은 다길 모르고 얹고이 우리 앞선다. 홀록 아론 돌로 또가를 불리고 오치벨 아론 바 투니 우르호후드 야말 얹고이 우릭 울치를 또 닥슨 토가이 비슷해. 톨록 아론 저러가 또가를 불리고 유다 오복인 코라 벌롱 투닉 닥득쿠무스 모세바 아로닉 에스구치지 주풍 타나르 벌항자 울칠릭 토스가이 도특드성 홍 기쭈 빛날 직성 벌항다 울치 벌레시대 기치 모세바 아로닉 에스구치스 티루잇 벌항 이스라엘인 아롱 허일 어부기 도타 아롱 허일 어복 불에세 탈객 앞치 아롱 허일 어복인 탈객 벌항니 아룡 아서 앞치가 기치 벌항 모시게 담줄지 벌항야 토샤스 엎드린 다라 주풍 아론이 타입 무치를지 나이칼랑 취찔리 우일링 짐스 얼럽서르승 다이가 이는 벌항 아론이 우구디 번치고이 성공 도스닉 일힐승 번치고이 울립다 티모치라스 에제니 게레니 앞터 덧돌 모세긴 오일링 철렁 합당 바스 아론이 나이칼슨 타입 바스 만나 고르빅 게리니 앞터 덧돌 하트글르치 발상 티모치라스 벌항 아론이 건축의 성공 도트지 벌항다 우일칠릭 건축의 토스카이 우리기 읍승바이 하링 어처스 우치벌 임 언축의 유를릭 압승 다킬칭 엘레깅
kerbul Бурханаас авсан юурлыг хатгалан хамгаалсан биш. Бурханаас хараалыг хүртсэн тухай бичсэн байна. Орын 9-нд миний орших газарт миний тушааснараа надад өргөсөн өргөл тахиллуудын дээр та нар яагаад дэвшиж бас миний ард түмэн Израилийн тахил бүрийн дээжээр өөрсдийгөө таргалуулан хөвгүүдээ надаас илүү дээдэлж байна вэ гэсэн. 29 дугаар ишлээд ямар учраас тахилч Элигийн гэр бүл юурлоор эхэлж хараалаар дуусгахаас аргагүй байсан тухай бичсэн байна. Учраас Бурханаас онцгой сонгогдсон дуудагдсан тахилчин гэр бүл байсан Элигийн гэр бүл Бурханаас юурлыг авсан биш. Хараалыг хүртсэн тухай бичсэн байна. Гочид тиймээс Израилийн Бурхан эзэн энэ тунгаглаж байна. Чиний гэр болон чиний эцгийн гэр миний өмнө мөнхөд явна хэмээн би айдсан билээ. Харин одоо эзэн тунгаглан тэгэх нь надаас хуул бай. Одоо Элигийн гэр бүл эзэндээ үйлчлэх боломжгүй болно гэсэн утгатай. Дараа нь 31-нд харагдун би чиний тэнгэр чиний эцгийн гэрийн тамирыг тасалж гэрд чинь өвгөн настан үгүй болох өдөр ирнэ гэсэн. Насыг хүмүүс танай гэрд байхгүй байх болно гэсэн утгатай. Бас тэдэнд гамшиг үчнэ. 33-нд тэднээ нүлимсаар сохолж сэтгэлийг чинь канцлуулахынд би танай бүх хүнийг өөрийн тахилын ширээнээс зайлуулахгүй. Чиний гэрийн бүх үрс харин чи эд залуугаар үхнэ гэсэн. 어머니 기도 좀 끄고 좀 이따가 하세요. 지금 설교하고 있잖아요. 오전에 안 한다 해놓고 오전에 한다고 그랬잖아요. 아무것도 하지 말라고. 예. 디모치라스 웅킬 벌항나사 언치고의 성곡동 도특스성 엘리긴 기르불 벌항나스 압승 유를리 하트글랑 함갈성 비시 유를를 에킬지 하랄라라 도스인다. ямар учраас Элигийн гэр бүл юурлоор эхэлж хараалаар дуусна бэ. 29-нд маш тодорхой бичсэн байна. Тийм учраас 29 дэх ишлэл бол өнөөдрийн түлхүүр ишлэл байна. Нэгдүгээр нь миний орших газарт миний тушааснараа надад өргөсөн өргөл тахилуудын дээр та нар яагаад дэвшилж тахилч Элигийн гэр бүл үнкэр Бурханда өргөх өргөл тахилыг дэвсэлж байсан. Дэвслэх гэдэг нь ямар утгатай вэ? Бурханда өргөх өргөл тахилыг дурамжилж хүндэт гэхгүй. Хөлөөр кисгэж
Бурхандаа өргөл тахилыг бужирлсан гэсэн утгатай. Нэгдүгээр Самуэль 2-р бүлэг Элигийн хөвгүүд яаж Бурхандаа өргөлийг гутгааж, дурамжилж, бужирлж байсан тухай тодорхой бичсэн байна. Тэд нар Бурхандаа тахил өргөхийн тулд хүмүүс өргөл авчирвал эзэн Бурхандаа өргөхөөс өмнө тэдний ховийг дээрэмтэж авдаг байсан. Үнэхээр тэд нар Бурхандаа өргөлийг дурамжилж, гутгааж, учралж байсан. Нэгдүгээр Самуэль 2-ын 17-нд энэхүү эдгээр залуусын нүгэл нь эзний өмнө асар их байсан агаад тэд эзний өргөлийг үл том сурлаж байсан. Эдгээр залуус гэж юм бэ? Тахилч Элигийн бүгд байсан. Энэ үед Эли бол 70-80 настай хөгшин. 30-40 настай тэдний хөвгүүд тахилчаар үйлчилж байсан. Тахилчаар үйлчилж байсан боловч тахилчин Элигийн хөвгүүд эзний өмнө асар их гэмнүгэл үйлдэж эзний өргөл тахилыг үл томсолж, гутгаж, дурамжилж байсан. Нэгдүгээр Самуэль 2-ын 10-20 гэж. Элигийн хөвгүүд ямар байсан бэ? Элигийн хөвгүүд нь үл бүтээх хүмүүс байсан. Бөгөөд тэд эзнийг мэддэггүй байсан. Тэд нар Бурхандаа үйлчлэх тусгай онцгүй үүрэгтэй тахилж байсан боловч Бурханыг мэддэггүй байсан. Бурханыг мэддэггүйгээр Бурхандаа яаж үйлчлэх вэ? Бурхандаа үйлчлдэг тэд нар үл бүтээх хүмүүс байсан. Ер нь шүүгчд үед юм. Үл бүтээх хүмүүс гэвэл Бурханаас эмээдэггүй. Бурханы хуулийг хүндэтгэхгүй. Гэм нүгэлээр хуулж амьдардаг хүмүүсийг илж байна. Бурхандаа үйлчлэх тусгай онцгүй юурагдсан дуудлыг авсан тахилч байж тэд нар эзнийг мэддэггүй. Эзэнд өргөл тахилыг үл томс эзнийг турамжилж, гутгаж, эзнийг турамжилж байсан. Тийм учраас Бурхан Эли болон Элигийн хөвгүүд тахилчин үүрэгт үйлчлээд баяргах ямар ч
볼룸치구이 발사. 할때 후무세. 베트나 볼항나사 200 니골슬레 아브락듯이 셔북 뜨겁듯이 유럽듯이 볼항니 200 압승 어뜨르불 올람 볼항닉 타니치 미티치 볼항닉 혼디티치 볼항니 우객 식타빙 선서 해리때 비시우 볼항나라 유럽 뜻승게치 볼항닉 미트구이 볼항니 우객 선스구이 볼항닉 울 덤스르치 울 부택 고무생 엠드라나라 엠드라불 베트나 야지 유럽 뜻승게치 힐치바 엘리깅 게르불 야갓 유르르 힐치 하랄라라 도스 테트나 볼항닉 미트구이 배상 볼항닉 울 덤설치 발상 볼항나스 압승 다길친 우리기 고터치 도름치치 압승 우릭 하루칠객 하인가 한드치 볼항니 우문 이티길꾸이 엠드르치 발상 어린 여성들 미니 얼씨 가짜 미니 도시아스는 나다 어르그승 어르글 다길로 일 다나 야가 딥실지 이는 다길치 얌마르치 올띠치 얼꾸이 주일 발상 호르토갈은 엘리긴 게르글 야가 유르르 에헤치 하라 도스베 어린 유싱 돈데식 미니 아르투뭉 이스라엘링 다힐 부린 디에치르 우르스티고 타라글로랑 허부 타라글로랑겠어 얼항니 아르투문이 압질성 얼굴로 됐다는 우르스티고 타라글로올성 발사 야말 어떻게 돼? 됐나? 마함빙 쇼날 고슬릭 한거치 됐나? 타길칭 언스코이 유를링 울칠릭 돌항니 알따린 털러비시 돌항다 훈디 티길릭 어르긴 톤 울치트비시 호빙 아식 손이 홀린 털 울치지 발상 혹은 타길치게 뱉으면 북주 돌항도 저려지 돌항니 알따리셔지 바스 돌항니 아르투문트 울치 야스테페이스 하리 이트나르만 으르스티그 타라갈로 울특발사 이는 됐더니 함징 겜노글링 닉발사 됐나 벌항가 울치려고 했대 호빙 아식 손이 홀린다고 마함빙 쇼날 옷을 다 찰린다고 울치지 발상
일단 다윗을 울치려고 해요. 야합을 돌항다 일루 사인 줍 울치려고 해. 게티기 버터호스 일루 야합을 나듯 일루 아식 오너회 야합을 비 일루 타랑 탄삭 한갈롱 엠드라고 해. 우닉 버트치 발사. 버스트 울칠리킨톨 도트컴스 버스트 울치득비스 버스트 울칠룰 도트 발생기서 웅킬 다글치 엘리아 타강 발사 예수 그리스도인 우이칙성 예루살렘 수믹 하루치 발성 사독 아로니 허브굿 얼항다 타힐 수밀 닥쳤지 으르스이고 타글로치 얼항 타힐 어르고 숨볼 타길증 어따민 비즈니스인 가짜 볼치 자파르슨 티모치라스 예수스 그리스도 마테오 호리닉들이 불릴 때 예루살렘 숨도 얼 타길증 어따민 비즈니스 홍 자일로치 북운대성이 잘 변했는 오르고 대림치팅 우르볼공 단을 울치지 말나 그치 예수스 그리스도 대통령 흉지 오를지 발사 웅킬 타길치 엘리긴 길 borhangda үйлчлэгбиш. Borhangda үйлчлэр тавьж өгч. Ховын ашиг сонирхлыг хайж өөрийгөө тархалуулж зөвхөн өөрөөсөө байжуулж байсан. Тийм учраас Бурхан тэдэнд өгсөн евролыг очиж авахаас аргагүй байсан. Элли болон Эллийн гэр бүл нэгдүгэл Бурханд өргөл тахилыг ариун өргөл тахил готан туурамжилж дэвсэлж үл тоомсолж байсан. Хоёр дугаар өөрийгөө таргалуулж ховын ашиг сонирхлын төлөө үйлчилж байсан. Тийм учраас тэд нар маань эзэнтэй үйлчлэг биш. Өөртөө нь үйлчилж байсан. Ашигтай байвал сайн үйлчлэн, ашиггүй байвал үйлчлэхгүй байв. Үүний тавай. Нэгдүгээр Самуэль 2-р бүлэгт маш тодорхой сайн бичсэн. Тэд нар Бурхандаа өргөл тахилс хамгийн сайныг дээрэмдэж авдаг байсан. Бас Бурханы ариун өргөнд үйлчилж байгаа эмэгт хүмүүст запаарч үнэхээр Бурханы ариун өргөг ариун асрыг бэлгийн харчаны запаарсан газар болгон Бурханыг гутаас. Гуравдугаар нь Эллигийн гэр бүл ямар
учраас Бурхан тэдэнд өгөгдсөн юурлыг хараад болго гэсэн. Орыг 9-р ишлэл хамгийн сүүлийн ишлэл. Хөвгүүдээ надаас илүү дээдэж байна. Энэ бол аав тахилч Элигийн гэм бороо байсан. Хүүгээ Бурханаас илүү дээдж байсан. Тахилч Эли бүгшилсний дараа түүний хөвгүүд тахилчаар үйлчилж байсан. Харин Элигийн хөвгүүд тахилчаар үйлчилж байсан боловч Бурханыг мэдхгүй үл бүтээх хүмүүс Бурхандаа өргөх тахилыг үл тоомсолж Бурханы юм асар их гэмнү үйлдэлсэн. Үүнийг мэдсэн боловч аав тахилч Эли ямар нэгэн арга хэмжээ авсан биш. Тэднийг тахилчаар үйлчлүүлсээр байсан. Үнэхээр өөр хүүхдүүдийг Бурханы үгийн дагуу зөв сургаан хүмүүжүүлэх ёстой байсан Эли хүүгээ гэм буцаар дотор орхиж тэднийг засаж залруулж өгөөгүй байсан. Энэ нь тахилч Эли Бурханаас илүү хэнийг хүүгээ хүндэтгэж байсан. 30-р ишлэл тэр ч гэсэн Бурхан Элид юу гэж чимээсэн бэ? Тэгэх нь надаас хууль бай. Намайг хүндэтгэгчдийг би хүндэтгэнэ. Харин намайг үл тоомсоолгочдыг би үл хайхна гэсэн. Намайг хүндэтгэдэг хүнийг би хүндэтгэж, намайг үл тоомсоолж, намайг үл хүндэтгэдэг хүнийг би хүндэтгэхгүй байх болно гэсэн. Эли ба Элигийн хөвгүүд Бурханыг хүндэтгэхгүй. Ялангуяа Эли эш өчүүлэгч, Эли тахилч Бурханаас илүү хүүгээ хайлан хүндэтгэж байсан. Үнэхээр Бурханыг хүндэтгэж байсан бол хүүгийн гэм буцаар үлсийг зөвшөөрөх ёсгүй байсан. Бидний хүүхэдд бол Бурханаас өгөгдсөн Бурханы шагнал байгаа. Хайртай хүмүүсээ та нар өөр хүүхдүүдээ Бурханаас илүү хайрж байна. Өөр хүүхдүүдээ Бурханаас илүү хүндэтгэж болохгүй. Учир нь та нарын өөр хүүхдүүд хэн цааяасан бэ? Хэн өгсөн бэ? Дуулал 127-гийн 3. Харагтун өөр хүүхдүүд эзнээс ирэх өв гэсэн. Умай үр жимсэн шагнал гэж байсан. Та энэ үгэнд итгэж байна. Матай 10-ын
고칭 두르브칙스 에체게 요모 에게 나다스 일루 하일락친 미니 호빗 조히스텐 네근 비시에 후게 에스벨 어기노 나다스 일루 하일락친 미니 호빗 조히스쿠인 네근 비시에겠어. 이 누기 어떻게 사인 얼굴에 에칙 에크 요모 후 어기노 비트기 하일라레 계속 어떻게 비시 벌항나스 일루 하일치 벌고에 벌항나스 일루 혼데트기지 벌고에서 여러분 다나리 우르후듯 벌항니우기 탁구이벌 벌항나스 에메이트 꾸이벌 벌항니 욱 도샬린다고 주변 자머리 야꾸이벌 비트 테트니 자스치 잘로치 테트니 싹 쫄락 이렇게 히체 네근짝 사인 벌노 어떠한도 작은 아라흥 벌렀고 있겠지 어기지 벌렀고 타나는 우르후듯 흔히 욱슴 연배 비트니 우르후듯 혼이 히칠 주택을 혼이 후슬 대물래 혼이 저리고 압승비 벌항리 옥승슈대 티 뭐지 타는 우르후후듯 초할바이노 우르후후듯 자야승 벌항 초할바이 벌항 단다 비트 후스트 나다스 일루 하일락 나다스 일루 훈데티게 주인 바이벌 테르벌 다나린 힘을 슈틴 바르노 어느 때를 얼렁 후무스 벌항나스 에미트 벌버치 벌항다 이트기득기 지득 벌버치 벌항나스 일루 우르후후뚜두게 우르후후뚜디게 혼데티게 벌항니 오게를 설강 호무줄다 울 이트기득 호무스데 야머치 얄가꼬에 설강 호무줄도 호무시 발가슈데 어느들인 너물럴 두그넷 언들고 바르 웅겔 다길친 엘리긴 게르비 유룰룬 에힐치 하랄라라 도성 하람 쓸때 게르빌 발사 데트날 벌항나서 얹히고이 다길친 우리 도특성 성곡특성 유력특성 후무스 발성 벌러붙이 데트날 벌항니 밑꾸이 발성 벌항니 울 톰스 앞성 더스카이 얹히고이 우리 하인가 한두치 도름질치 발생 데모치라스 벌항 데트니 다그친 우리 발각 벌렁치고이 발생 맥두게는 데트나 벌항나스 앞성 얹히고이 우리 울치를 벌어 얼굴 다길릭 호타치 도름질치 자파로울 득 발생 데트나 벌항니 밑구이 발생 벌항니 욱 도샬 벌항나스 앞성 우리 울 톰스를 득 발생 홀뚜그는 데트나 호빙 아식 손 흘린다 저풍 의리 그 다락을 올라긴 또 올치지 발사 어를 예를 쇼날 다찰날 올치지 발사 어렵다거는 다길치 엘리 보랑나스 일루 허브고 대 혼디티겠지 하일지
Бурханы үгээс илүү хөвгүүдийн үгийг сонсож үр хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж чадаагүй байсан. Өнөөдрийн танай гэр бүл ямар байна вэ? Та биднээ юуролоор эхэлсэн гэр бүл гэдэгт итгэж байна. Тэгвэл бид нар эзний дахин ирэх өдөр юуролоор амьдарч өдөр бүр юуролоор дүүрэн гэр бүл болохын тулд бид нар сонор ширэмжтэй илүү итгэлтэй итгэмжтэй хариуцлагатай амьдрах ёстой гэдэг өнөөдөр эзэн Элийн гэр бүлээр дамжуулж бидэнд сануулж сургамжиж байна. Юуролоор эхэлсэн танай гэр бүл эзний дахин ирэх өдөр улам Бурханы юуролоор түүрэн гэр бүл болохыг эзний нэрийн өмнөөс хүсэн ерөж байна.